За сайн байцгаана уу? Тулай гэж өвчний тухай сонсоогүй хүн байхгүй хаа. Тулайч гэдэг, тулуйч гэдэг. За тулай гэдээ явчих. 1000 зүгээр нэг зэрэг хатгаж байгаа юм шиг маш их өвчтэй байдаг учраас хүмүүс энэ Decloding 100 болон лампурин, колхозин гэх мэтийн ямиг их өргөн хэрэглэдэг. За Америкт бол ийм uric acid формула гэдэг ургамлын гаралтай ийм байдаг. Энийг өглөө орой 2 нэг нэгээр нь ууж нэлийн удаан хугацаанд уусны дараа үр дүнтэй байдаг. Дотроо ийм капсултай юм байна. За ийм алкалин ус гэдэг байна. Энэ бол тулуутай усуудад тогтмол хэрэглэхэд их сайн гинэ. За Монголд ороод ирсэн шүү. Номин гэх мэтийн том сүлжээ дэлгүүрүүдэд зардаг болсон байлээ. За тэрнээс гадна бид нар өөрснөө байгалийн бүтээл учраас байгаль биднийг хоолтой бөгөөд эмтэн заяасан гэдэг штеп. Тулай өвчнийг эмчилдэг энгийн арга байдаг юм байна. Би энийг сонсчод та нартай хуваалцъя гэж бодлоо. Энэ pumpkin гэдэг холооны төрлийн ийм ногоо байдаг. За энэгээр эмчилдэг юм байна шүү. Халууны баяр нь өнгөрсөн чинь дандаа жижигүүд үлдчихсэн. Энэс би одоо авнаа таантайгээд зааж томтлох маа штэ. Энэ ямар үнэтэй гэнэ? $2 ширхэг $4 гэнэ. Бас жилийнхаа хэрэглээг ингээд бөөнөр нь аваад тэгээ бэлтнэ. Эхлээд энэ pumpkin-ийнхаа хальсыг найрлгана. Энийг хатуу хальстай. За энийг ингэдэг. Одоо би энэ үрийн цэвэрлэнэ. Одоо нэг ийм юм байгаа. Энийг ширхэг холоо маань ийм юм боллоо. Одоо энийгээ блендер рүү хийнэ. Дээрээс нь ус хийн. Нэг жаахан гарна. Ингээд энэ шар будаа шиг юм шиг ийм бэржирдүү ширхэгтэй ийм шар юм болно. За ингээд ишгээ хийлээ. За ингээд энэ хөлдөө хэд яг бэлэн болчихж байгаа. Энийг ингээд хөргөшөнд тавьчаад тавиал хөлдөөгөө тэгэл жилийн турш өдөрт нэгийг гаргаж гисгээгээл уугаад ин гэсэн үг. Түүхийгээр. За ингээд би хөргөчн дотроо тавьчлаа. Хөлтчихсэн энэ байна. За ингээд энийг гаргаад гисгээгээд тэгээд өдөр болгон нэгийг аваад уугаад байна гэсэн үг. За энэ эмчилгээний аргыг хэлж өгсөн хүн та бидний танил хүн байгаа. Өөрийнх нь зөвшөөрлгүйгээр би нэрийг дурдах хаазны. Энэ хүн хэлэхдээ энэ pumpkin-ыг хөлдөөж хэрэглэдэг энэ аргыг жил хэрэглээд тулай гэдэг муухай өвчнөөс салсан гэж ярьсан. Тийм учраас энэ хүнд их баярлалаа. Олон хүн бас энэ аргыг хэрэглээд идгээсэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь энэ uric acid формула гэдэг хүмүүс одоо энийг үзчихэд надад захиа барья гэдэг их багтал. Би бол боломжтойсэн бол дуртай ял ингээд аваад явуулмаар. Гэхдээ манай хэл гайлаар эм оруулах 20 юм билээ. Хэдийгээр энэ мас оруулах байц биш ч гэсэн 20 юм билээ шүү. За ингээд бичлэгийг үзсэн баярлалаа. Сайхан үйлчээрээ эрүүл байгаарай.